аймаг өнгөрсөн 2020 оныг хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний жил болгон зарлаж, урайны жилийн хүрээнд 6 зорилтод 63 үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Төрийн үйлчилгээг операторын хэлбэр шилжүүлэн аймгийн төвийн болон 27 сумын нэг цэгийн үйлчилгээг өөрчлөн үйлчилгээний нэгдсэн төвийн зохион байгуулалтанд оруулж 135.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрийн үйлчилгээний захим ийм онкологи системийг 21 аймагаас анхлан нэвтрүүлж 16 байгууллагын 146 төрлийн нэг болон 2 шатлалт авалгаа үйлчилгээгээр иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүллээ. Энэ оны 4-р улирлын байдлаар аймгийн хэмжээнд 44 төрлийн авалгаа мэдээллээр 27 сумын 97 багийн 9500 иргэнд үйлчилгээ үзүүлж ажиллалаа. За өнөөдөр ингээд би сумаасаа үйл хөдлөлийн гэрчлэгээний лавлагааг одоо авж байна. Энд бас сэтгэл одоо маш өндөр байна. Ямар нэгэн одоо лавлагааг авахар бид бол одоо Төв аймаг юм уу Улаанбаатар хотоос одоо зорж лавлагааг авдаг байсан бол өнөөдөр сумаасаа ингэж лавлагааг авдаг болсон учраас одоо бидний ажил төрлийг маш их хөнгөвчилж өгж байгаад бас их одоо сэтгэл өндөр байна. Мэдээж иргэн хүн орон нутгаас цаг хугацаа зардал мөнгө хөрөнгө санхүү зарцуулгүйгээр энэ үйлчлэгээ аавна гэдэг нь маш их ач холбогдолтой үр дүнгээ өгсөн юм үйлчлэгээ гэж бид ингэж үзэж байгаа. Төрийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх замаар ISO 9001/2015 олон улсын стандартыг аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрдэнэ сумын засаг даргын тамгын газарт нэвтрүүлэн ажиллаж байна. Бид нар үндсэндээ нэг хоёр төрлийн үйл ажиллагаа зэгцэлж явсан гэж хардаг. Нэгдүгээрт бол байгууллагын дотоод эмгэгчийн асуудал бол зэгцлэгддэг юм байна. ISO стандарт нэвтрүүлснээр. Одоо жишээний үгдийн шинээр албаа хаагч орж ирэхэд бол байгууллага тодорхой хэмжээний нэг соёлтой энэ Төв аймгийн эрүүл мэндийн газар гэдэг байгууллагын соёлыг эрхэмлэж энэ байгууллагад ажиллана гэдэг ийм жишг тогтож байгаа юм. За дээрээс нь бол бүх албаа хаагчид нэгдсэн стандарт гэдэг юм уу стандартын дагуу ажил үүргийг гүйцэтгэх юм боломж олцоо бүрдэж байна. Нэг хүнийг 15 минутаар үздэг байсан бол 12 минутаар үзэж өдөртөө 32 хүн үздэг байсан бол одоо 40 хүн үзэж цагт нэг хүнийг одоо нэмэлтээр үздэг болсноороо бас хүлээлтийг бууруулах ийм үйл ажиллагаа явуулсан. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод байдлыг хангах зорилгоор дараах захин системүүдийг нэвтрүүллээ. Аймгийн уул уурхайн үйлдвэрлэлийн ил тод байдал, захим санг, Канада улсын Мерит төсөлтэй хамтран бий болгож аймгийн хэмжээнд 450 аж ахуйн нэгжийн уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр бүх төрлийн мэдээллийг байршуулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийтэд ил тод нээлттэй болж, мэдээллийн сангийн баяжилтыг тохимолжуулж, захим санг, төвцэг, бөөгцэг хэмээн захим хуудсанд холбож, мэдээлэл авах боломжийг өргөжүүллээ. Шаардлагатай гэдэг юм уу мэдхийг хүсдэг биднээс нэн тэргүүнд шаарддаг юм мэдээллүүдийг төрийн албан хаагчдаас нүүр тулж бус өөрсдийнхөө хүссэн цаг хугацаанд олж авах юм боломж өрдөж байгаа гэж ингэж бодож байна. Аймгийн мэргэжлийн хэлтийн газар лабораторийн мэдээллийн удирдлагын тогтолцооны LIMS цахим системийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ. LIMS цахим систем нь лабораторийн дээд хүлээн авахаас сорилтын үр дүн гаргах хүртэлх бүх үйл ажиллагаагаа цахим мэдээллийн санд бүртгэж, иргэд аж ахуйн нэгж тус системээс сорилтын үр дүнгийн талаарх мэдээллийг нээлттэй авах бүрэн боломжтой юм а. Сорилтын үр дүн засварлах болон одоо хуурамчаар үүлдэх ямар ч боломжгүй зэрэг давуу талуудтай ажилласан. За цаашид одоо үйлчлүүлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага болон улсын байц загс нарт сорилтын үр дүн захин байдлаар олгохоор бол системийн сайжруулалтыг бол тасралтгүй хийж ажиллаж байгаа. Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд шуурхай хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд 2020 онд Аргаланд, Баян Чандман, Баян Жаргалан, Угтаал Цайдам, Цэс сумдууд онлайн шүлжээнд холбогдсон юм. Иргэд бүртгэлээ хийхэд шууд одоо бүртгэлийн баталгаажиг гэж онлайн шүлжээнд орно. Монгол улсын одоо бүх иргэд тухайн суман дээр явж байгаа иргэний бүртгэлийн үйлчилгээг авъя. Одоо иргэний бүртгэлийн үнэмлэхний лавлгаа ч юм уу те энэ мэдээллүүдээ авъя. Шууд эндээсээ ингэж хийвэлж өгөх юм боломжтой.
Мал эмнэлгийн газар малын эрүүл мэндийн захин системийг нэвтрүүллээ. Уг захин систем нь мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчин дамжих эрсдлийг бууруулах, мал хулгайлах гэмт хэрэгтэд тэмцэх, малын гаралтай түүхийн эдийн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх болон мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд гүйцэтгэж байгаа хэсгэд хяналт тавих, лавлгаа мэдээллийн сан үүсгэж түүгээр үйлчлэх зорилго бүхий систем юм а. Засаг захиргааны анхан шатны нэгж бүхий багийн үйл ажиллагааг дэмжиж иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор баг 97 төслийн хүрээнд нийт 1,729.7 сая төгрөгийн өртөө бүхий 13 багийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна. Одоо баг 97 төслийг хэрэгжилтийг эрчимжүүлэх энэ чиглэлээр одоо зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн ажлуудыг 20 онд нэлээдгүй авч хэрэгжүүллээ. Хонд маань сурганы жилийн ажлыг хангалттай зохион байгууллаа. Төрийн албан хаагчид маань энэ жилд одоо их манлайлж оролцлоо. Тэгээд нийт аймгийн дүнгээр өрөөний жилийн ажил бол 93% та хэрэгжлээ.